Дипломат албаны хувьд ямар шухан байх хэрэгтэй гэдэг. Яг гоо ер нь бол дипломат албагддаг ч юм бол их олон төрлийн одоо сабжект ер нь бол олон урсгалтай л да. Тэр бол Япон л тээ. Тий ер нь бол миний үндсэн мэргэжил бол Япон л дээ. Зүгээр сонсгох уу? Яюи но сораава Гамлет очень хороший человек. ухаан бодолми Америк нэгдсэн улс дахь элчин сайдын яамны консул хэлтсийн дарга Эрдэнэ самбуу маань ирсэн байна. Ингээд манай студ бол нэг тийм том студ биш. Дандаа урлагийн бүтээл гарч ирдэг юм жижигхэн дараахан студ байгаа. Ингээд цагаа гарan хүрчижсэн баярлалаа. Урьж оролцуулж байгаа бас баярлалаа. За баярлалаа. Тантай бас дэлхийн одоо композер одоо хөгжмийн зохиолч юм үнтэй ярилцлага хийгээд нэг 20 хамт ингээд ярилцж суухад маш их таатай. Маш их баярлалаа. Хамгийн түрүүнд амьдралд ирэхэд хүнд юу заяад өгөхээр ерөөс нэрэл заяадаг тийм. Тэгэхээр ер нь Эрдэнэ самбуу гэдэг нэрнийхээ тухай нэг товч хэлчих үү. Эрдэнэ самбуу гэж нэрийг манай Завхан аймагт Дуутын хүрээнд байсан манай өвөгийн одоо ах багш гэх юм уу те. Гинжээл ам гэж хүн өгсөн юм байна лээ. За ер нь манай удамд бас нэлээд ламнар байсан. Ер нь тэр үед ер нь Монголын ихэнх хүмүүс ер нь бас төвднэр ерөнхийдөө санскрит нэр авдаг байсан бас одоо мод гэх юм уу те. Тэр үеийн бас нэг сүүлд яг би бол өөрийнхөө утга учирыг одоо нэрнийхээ утга учирыг тэр үед баг багт бол мэддэг байсан л да. Эрдэнэ самбуу гэдэг чинь Монгол нэр чинь биш. Эрдэнэ гэдэг үг маань бол Арадна гэдэг үгнээс гарсан. Тэгээ Арадна гэдэг үг маань юу гэхээр санскрит ратна гэж. За Эрдэнэ гэсэн одоо утгатай. Эрдэнэ гэдэг маань нөгөө Монгол хэлэнд орж ирэхдээ Ардна гэдэг үгнээс үүссэн үг байхгүй. зүг. Ратна болоод Радна болоод Эрдэнэ болж байгаа юм. За тэгээ Эрдэнэ гэсэн одоо утгатай яг ингээ явж байгаа. Тэгээ санскрит үг юм байна. Тэгээ самбуу гэдэг бол сайн гэсэн одоо төвд үг. Тэгэхээр сайн Эрдэнэ гэсэн утгатай одоо тийм. Ер нь бол нөгөө монгол хэлэнд маш их олон одоо санскрит үгнүүд орсон байдаг тийм. Зөв. Эрдэм ном сурах анх хөвч нь бол Олимпикээс гаралтай гэж сонсч байсан тийм үү? Тий, ер нь яг уу миний амьдрал их сонирн л доо. Одоо гэдгийг хүн сонсох юм бол их зарим найз маань тэгдий. Хизээд нь хаана одоо сураад хаана байгаад ирсэн бэ? Нэг л наад чи авцалтахгүй юм гэдэг юм тэгж хэлж байгаа хүн зөндөө таардаг. Сурсан уу? Яг нэг орос сургуульд 10 жил сураал тэгжитэл ихэвч нэг 10 хэдэн жил болцсон юм шиг болоод тэгснээ оросч бас сураад байгаа юм шиг тэгсэн мөртлөө хаана яг ингээд нөгөө энэ бүхэн амжаад байна гэж асуудаг хүн зөндөө байдаг байхгүй. Яг нь ер нь бол би багтаа орос сургуульд одоо орос сургууль сурч ирсэн. Тэгээд өөрч шинжилт одоо арчил болоод одоо бурхны соёл шашин одоо Монгол дахид дэлгэрээд ер нь одоо боловсон хүчнээ бид нар бэлдэх ёстой юм байна гэдэг утгаар анх одоо энтгэхт бакалавр мөчи гэж одоо гэгэнтэн хүн одоо энтгийн элчин сайдаар Монголд ажиллаж явах үедээ ер нь бол бодлогоор бол одоо анхны хүмүүсийг бол ингэж сонгож явуулж исэн. Тэгвэл чи 1-р ангид орчсон явж явах үед дундаасаа явсан юм уу? Тий, ер нь би чинь 3-р ангид төгсөөд байж байгаа. Тэгээд ерөнхийдөө манай өвөө чинь бас нэг лам хүн байдаг байсан. Тэгээд өвөөгийн жоохон ном үзээд ингээд сууж байгаа. Тэгээд шашны баг сургууль гэж одоо гандангийн хажууд нэг сургууль нэгдээд Монгол бичиг, угуурчин бичиг тэгээд одоо анхны шатны одоо төгд хэлмэтэр заадаг тийм шашны баг сургууль гэж гэр дотор тийм сургууль явдаг байсан. Зөв. Тэгээд тэнд анх суралцж байгаа. Тэгээд тэр шалгалтанд ороод 400 гаруй хүүхэд одоо оролцоод тэгээд эндээс одоо шалгараад энтхэг рүү анх 92 онд явж исэн. Нөгөө эндээс Монголоос хүүхдүүдээ нийлээд групп болоод явж байгаа юм. Тийм нэг 5 хүүхэд явж исэн. Хэдэн жил сурсан юм? Би нэг 8 жил орчим сурсан баг. Төөх 3-р ангиас яваад 8 жил орчим Эрдэнэ сурч. Тэгээд янз бүрийн зэрэг аваад нэг зэрэгч байх уу ерөнхийдөө одоо 8-р ер нь бол манай нөгөө шашны сургалт нь 16 жилийн сургалттай. Тэрнээс нэг 8 жилийн сургалттай яг тэг дунд нь одоо болгоол тэгэл. Тэгэхээр одоо чи энтгэхт шашны сургууль ямар хэл дээр сурж байна? Англи дээр юм уу? Эсвэл төвд хэл дээр явж байна? Тэгвэл чи төвд хэлтэй гэсэн үг үү? Тий, төвд хэл мэддэг. Тэгвэл нэг ямар ч ус наадах нь бол ном энэ төр л уншчихна биз? Яг баг цаг орцсон ном уншнаа шүү. За тэгвэл яг зүгээр манай
одоо сургуулийн гол онцлог бол нэг ном гүрэмд ором хийхээс илүүтэйгээр шашны философи тал руугаа. Ер нь бол одоо амьдрал гэж юу юм, яаж гэгэрх юм, юу яадаг нэг тэр тухай илүү одоо заад сургадаг болохоор илүү тийм тэр чиглэл рүүгээ одоо жоохон мэдлэг олж авсан гэсэн. За мэдээж төрөл хэл монгол хэл. За тэгээ орос сургуульд явсан орос хэл. Тэгээд төвд хэл. За дараа нь англи хэлийг Оросд сурсан бол англи хэлийг ер нь сураад. Сураад. Үзөө. Тэгээ ер нь тэгэл нэг самуучидл английский языка гэж нэг номтой байсан. За. Тэгээд тэрүүгээр нэг өөрөө л ер нь сурсан гэхүү те. Оросд бол нөгөө их сургууль сурч ах чинь гадаад оюутанд бол орос хэлээ заадаг. Орос хэлээ заан тий. Англи хэлийг бол орос хүүхдүүд заадаг. Ингээд байдаг гэсэн. Тийм учраас бас бид нар гэрээрээ л ерөнхийдөө сурч эхэлсэн. Тэгэл яаж сурснаа мэддгүү. Тэр нь төрөлхийн англи хэлтэй байсан юм шиг биш. Яг зүгээр миний нөгөө мэрэгжил өөрөө хэл шинжиллийн мэрэгжилтэй. Оросд Японы одоо ялангуяа ганц Япон хэл үзгүй. Ер нь хэлний бүтцүүдийг дэлхийн нөгөө бүх хэлний бүтцүүдийг үздэг байсан. Тэгээд мэдгүй хэлж байсан гэсэн ер нь хэл шинжиллийн хүн бол одоо ойр зургийн бүтцийн мэдэнгүүтээ ямар ч хэлнээс хөрвүүлэх чадварыг суулгаж өгдөг байхгүй юм бол. Тийм ер нь хэл шинжээчийн гол юу чинь ер нь бол хэдэн одоо аймагуд хуваагдал за ийм бүтцтэй ийм тэгээд одоо англи хэл, Европ, Герман, Европ хэл ийм байна. Алтай зургийн хэлнүүд бол ийм бүтцтэй байна гэж ерөнхий нөгөө бүтцийн үзчингүүд хэл шинжиллийн одоо мэрэгжилтэй хүн бол ямар ч хэлийг ингээд шууд орчуулад ингээд явах боломжтой юм байдаг байхгүй. Ер нь бол Оросд гадаад хэлцээ юу тий? Япон судлаач төгссөн. Япон судлал юм. Тэгэхээр бас Япон хэлтэй. Тийм ер нь бол миний үндсэн мэргэжил бол Япон хэлтэй. За ихлэсэн тоолъё. За үндсэн хэл Монгол хэлийг тооцохгүй билээ. Төвд хэл. За Япон хэл. Англи хэл одоо чинь ажлын одоо ажиллаа явуулж байна тийм үү? За өөр Орос хэл. Тийм. Хөөх. Тэгээд энэ тэгч бас нэг 8 жил болчлоо нэг хиндүү хэл жоохон багсах гадралж. Хиндүү хэлтэй. Миний мэдхийн өөрөө бол маш сайхан дуулдаг. За дээр нь бөхөөрөлдөж байна. Жижигцгийн барилдад нэлээд тэмцээнд орчлоо. Ямар амжилт гаргах ч юу? Ийч нөгөө гадаад яманд нөгөө айлч мэл зохион байгуулдаг гэдэг түрүү ярьжсэн шүү дээ тий. Тэгээд ингэ байжсэн чинь манай нэг холын хамаатны нэг хүн тэр жижигцгийн албаны дэд ерөнхийлөгч байж таарад тэгээд Монголд Азийн авраг зохион байгуулах гээд тэгээд нэг юм чи нэг туслаач яа гэдэг нэг цагаан сараар тааралдаал зүгээр ярихгүй да. Тэгэхээр би нөгөө спорт гэдэг утгаар нэг сайн ойлгоогүй нэг зуралдаал, гуралдаал нэг хин дийлээд байгаа ч би ерөөсөй ойлгохгүй нэг тийм ерөөсөй спортын би ерөөсөй сонирхоогүй байхгүй. Тэгээ яг нөгөө ахтаа туслаад юмд туслаа гэсэн чинь манай Гаруда клубын одоо анхны одоо Монголын жижигцүгийн холбооны ерөнхийлөгч Болд Эрдэнэ гэдэг багштай одоо Монголд их мундаг хөгжүүлж байгаа юм мундаг багш байгаа. Харвстай. Тэр хүн маань за чи ингээд сайн туслаа баярлаа. Жил одоо манай клубт үнгүй явах эрх өгье. Чиний хүрээд ирээч гэдэг. Тэгээ би очиагүй бараг 6-7 сар болсон. Тэгжээтэл жоохон жингийн илүүдэл би ч бас нурууны өвчтэй диск мискний ингээд асуудалтай. Тэгээ ингээд байж нуруу өвдөд ингээд болохоо чиний хүрээд ирээ наад чи стоп. Нурууг чинь гоё болгодог юм. Тэгээ би нэг шинэ жил өнгөрөөд 1 сарын 6-нд Гаруда клуб дээр анх очсон байхгүй. Тэр гоё хамт олон гоё уур амьсгалтай ийм газар ерөөсөө нэг өдөр хичээллээ. Тэгэл тэрнээс хойш одоо би 5 дахь жилдээ тасралтгүй хичээлж байна. Тэрний хамтанд орсон. Зүг. Тийм. Бид нар нөгөө жуулгаар сэтгэдэг гэсэн. Жужуцөө гүнгөт нэг ингээд амар өндрөөс авч шидэж унгаагаад ингээд гэмтэн ингээд айдаг байсан бол жужуцөө бол шал өөр спорт байсан. Яг нь ихэнхдээ доороос хэвтэй байралдаан голцоо ингээд байдаг. Тэгээд илүү ингээд нэг таазны хөдөлгөөн, нурууны хөдөлгөөн ингээд загсан болчих ингээд бүх юм ингээд хөдлөгч идэг те. Ингээд илүү нөгөө хүний дээрээс ихэс өөр ингээд доороос барилддаг юм. Одоо дандаа нөгөө үений эсрэг боож өчөлдөг. Тийм одоо юу гэсэн. Тэгээд яг жуулгаа илүү японочд хөгжүүлсэн. Бразилийн нэг Грэси гэж фамилигийн одоо гэр бүлийн хүмүүс очиод тэрийг авчираад нутагшуулаад өөрийн бас Бразилийн онцлогч ингээд Бразилийн жижигцүүгээр илүү дэлхийд ингээд одоо шинэ барилж байгаа Бразилийн жижигцүү. Хамгийн гол нэг давуу тал нь их шударга спорт гэхгүй. Одоо жишээлбэл насандаа. Зүг. Бүсэндээ.
Тэгэхээр чиний насны үеийнхэн Тэгэхээр би бол өөрийнхөө насны хүмүүстэй барилдана гэсэн үг. Жишээл би залуу 25 хүнтэй барилдахгүй гэсэн үг. Тэгэхээр өөрийнхөө ижил насны, ижил төвшингийн бүстэй хүнтэй, ижил жингийн хүнтэй барилдахаар надад их давуу тал гарч ирж байгаа байхгүй ялах. Миний үеийнүүд байна. Байлгүй. 80 нас хүртэл барилдаж оролцмоор юм шүү. Харин тий. Танд бол маш их боломж байгаа. Тэгээд яг гоо зүгээр нөгөө ер нь хамгийн сайхан бас нөгөө нэг юм яг ингээд би ч нөгөө нааш ирэх болчихж байгаа. Тэгэхээр Америкт илүү жижигцэн хөгжсөн. Тэгээд манай багш өөрийнхөө нөгөө нэг жилд барилддаг байсан сүлбээр гэж одоо чудогийн тамирчин олон улсын хэмжээний мастер хүн энд байгаа. Тэр хүндээ захиж хэлсэн байхгүй. За ингээд миний шив очиж байгаа шүү. Ингээд түлээж аваарай гэх. Тэгээ би тэсэд ямар ч зам мэдэхгүй машин бариад яг 2 хоногийн дараа бэлтгэлдээ ирж байгаа. Шантилид. Тэр үед чинь ковид үе болчихсон. Бид нар зургуулах на гэж хэлдэг гэсэн. Юун дээр жижигцүү контактны спорт ингээд бүх юм хайцсан байхгүй. Тэр үед бид нар нэгэн ч өвдөөгүй. Сүүл дээр омикрон дээр л бууж гисэн. Тэрнээс наан бол тэр нөгөө бүх вирусыг нь даваад туулаад нэг ч хүн өвдөөгүй байхгүй. 7 хоног болгон 3 өдөр хичээлэн те мэдээж ажил их байдаг. Тэгээ ажиллаад хараад ажил их байсан чи би ер нь бол ямар зарчим баримтгүй. Ер нь хүн зав гаргаж одоо спортоор хичээлэхгүй бол хийж зав гарахгүй. Боломжийн хүлээл хийж байгаа. Тэгэхээр би ямар их ажилтаа байсан ч ажиллаа хаяад эхлээд бэлтгэлдээ явчаад буцаж ирж 10-11 цаг үед ажил дээр ирээд ажиллаа гүйцэгээд тэгээ хардаг. Ямар медаль зулгаа? Америкийн авраас нэг 2 хүрэл медаль авсан. 2 удаа хүрэл медаль. 2 хүрэл медаль авсан. Хамгийн том альпинчлалт юм л байна. За. Бид нөгөө локал энэ авийнхаа тэмцээнүүд бол зөндөө оролцсон. За. За ингээд мэдээж хэрэг дипломат тийм ээ. Дипломат албаны хувьд ямар шухан байх хэрэгтэй гэдэг. Гадаад байгаа иргэд маань бол дипломат албаныхаас нэг жоох нэг юм зайтай харьцдаг. Бас нэгэд шууд нээлттэй харьцаж чаддаг. Сүүлийн үед одоо яг Батбаяр сайд Эрдэнэ самбуу консул энэ үеэс хойш илүү хоорондох ойрхон болсон юм шиг санагдаад байна. Хинтэй ч нээлттэй харьцдаг. Бүгднтэй нэг зэрэгцээ суугаад тийм бүх наадмаар оролцдог. Хоорондоо нийлээд ингээд дуулаад явчихна. Нэгнийгээ зочлоод орчдөг. Энэ үл их сайхан санагддаг. Яг гоо ер нь бол дипломат албадаг чинь бол их олон төрлийн одоо сабжект ер нь бол олон урсгалтай л да. Жишээлбэл олон улсын гэрээ хийдэг хүмүүс байна тий. Одоо гэрээ эрх зүйн газар гэж одоо тэр хүмүүс бол хуульч мэрэгжилтэй олон улсын гэрээ контрактуудыг одоо хийдэг хяндаг тийм хүмүүс байна. Жишээлбэл одоо миний яг үндсэн мэрэгжил бол одоо дипломат албаны ёслолын ажил. Олон улсын том төрийн тэргүүнүүдийн одоо айлчлалыг зохион байгуулдаг менежмент хийдэг тим юм бол насаараа одоо ажилласан. Насаараа ч гэж одоо сүүлийн 10 хэдэн жил яг нөгөө үндсэн одоо нөгөө дипломат албанд хийдэг юм бол ерөнхийдөө айлчлал зохион байгуулдаг. Гадаадд одоо Монгол улсын төрийн тэргүүн 3 өндөрлөг явах юм бол тэр бүх айлчлалын урьдчилж очиж зохион байгуулдаг, юмнуудыг хийдэг, скежлийг гаргадаг. Ингээл хаана очиж суух уу, яах вэ, хаана зогсох уу, яах вэ бүх юмнуудыг ингээл менежмент хийдэг ийм ажлыг хийдэг байсан. Консулын алба гэх юм бол жишээлбэл одоо иргэд болон нийтдээ илүү харьцдаг. Одоо хүний зовлон жаргал гадаад байгаа монголчуудын эрх ашигыг хамгаалах ч гэдэг юм ийм чиглэлээр ингээд ажиллаа явуулдаг тийм ээ. За одоо олон улсын одоо байгууллагын газар гэж байдаг. Тэд нар бол болохоор олон улсын байгууллагуудад Женевч гэдэг юм уу нүүб одоо суугаад Монгол улсын одоо төлөөлөөд одоо үгийг хэлээд Монгол улсын байр суурийг одоо тодорхойлох ч юм уу ийм чиглэлээр ажилладаг ч юм уу тий. За тэгээд одоо орон хариуцсан байна одоо хөрш орнуудын газар ч гэдэг юм уу одоо Америкийн газар ч гэдэг юм уу яг нэг оронтой харилцаануудад хариуцсан газрууд байдаг ч юм уу ингээд их олон төрлөөр ингээд байдаг байхгүй. Тэгээд тэрнээс бол мэдээж би бол анх өөрөө консулын хүн биш. Ер нь бол консулын хүнийг хизээч одоо ямар ч сургуульд бэлдэхгүй байхгүй. Тэгэхээр амьдрал дээр яг л ингээд хүн суралцж одоо явдаг тийм одоо алба. За Америкийн нэгдсэн улсад ерөнхий консул гэдэг албан тушаалыг авч ирж ирсэн санд одоо энэ консул хэлцэн дарга. Консул хэлцэн дарга тий. Ингээд нийтдээ энэ бараг 4 жил болчлоо. Яг мэдээж хүний амьдралын бас нэг 4 жил гэдэг чинь их богино хугацаа биш. Тэгсэн мөртлөө уртлах бас хугацаа биш. Маш хурдан өнгөрдөг бас тийм хугацаа байдаг юм байна. Анх ирээд Америкийн талаар бол бас нэг ойлголт байхгүй байлаа.
өмнө нэг ганц 7 хоног л ирж зүгээр нэг жуулчин маягаар яваад буцчихсан бол яг энд нь амьдраад хүмүүсийн дунд ороод соёлд нь уусаад одоо ингээд амьдрахт бол маш их олон зүйлийг сурсан. Ер нь бол яг зүгээр миний өөрийнхөө одоо юу гэдгийг ажиллаж авах хугацаанд барьсан зарчим гэдэг юм уу те. Зорилго бол ерөөсөө хэдхэн зүйл дээр л тогтож байсан. Мэдээж гадаад амьдарч байгаа хүмүүс маань бол зовлон бэрхшээл маш олон зүйлдээ тулгардаг. Тэгээ тэр нь ямар ч бас нэг жоохон ч гэсэнтэй дэмжлэг болчих юмсан. Төр иргэн хоёрын харилцааг ойртуулъя л гэж. Ерөөсөө гол зорилго ерөөсөө. Иргэд маань төрдөө итгэхгүйгээр төр маань иргэдээ сонсохгүйгээр хизээч хамт ингэж оршин тогтох боломжгүй байхгүй. Тэгэхээр ингээд хэдэн нөхдүүд машин дотор суугаал байдаг. Иргэдэн гэртээ байгаал байдаг. Тэгэхээр бол энийг нэг жоохон ойртуулъя гэж бодсон. Тэгээд яг хоо зарим ажлуудыг мэдээж нэг хамт олон манай элчсэд ямны хамт олонтойгоо хамтраад хийж байгаа юм мэдээж ганц хүний бол юу биш шүү дээ. Тэгэхээр чинь улсын бодлого, гадаад харилцааны бодлого хүүхдүүд ирээдүйн те одоо юу гэдгийг энд төрж өсөж байгаа монгол хүүхдүүдээ яаж нэг монголоор нь аваад үлдэх үү? Ерөөс хамгийн том асуудал ерөөсөө тэр. Бусад асуудал бол үгийн хүн болгонд байдаг л асуудал байхгүй. Одоо зовлон жаргал, одоо үхэл хагацл, одоо өвчин зовлон гэдэг юм бол хаач байсан байна. Гэхдээ Америкийн нэгдсэн улсад хамгийн их тулгамдж байгаа ер нь гадаад амьдарч байгаа хүмүүсийн гол асуудал бол ерөөсөө хүүхдүүд. Тийм ирээдүйн 20 жилийн дараа бид нар монголоор ярьдаг байх уу, хүүхдүүд маань монгол сэтгэлгээтэй байх уугүй юу гэдэг дээр л өнөөдөр бид нар ер нь бол тийм харьцангуй тулгаан хийж байгаа юм. Энэ бол бүр тэнцвэргүй тулгаан. Тийм. Ягаад гэвэл энэ чинь том улсын соёлд уусах бол маш амархан байна. Амархан шүү. Тий. Тэрэнд бид нар цөөхөн хэдэн нэг юм хүүхдүүдийг монголоор нь авч үлдэх гэдэг шүү дээ. Батбаяр сайд одоо бид нар манай хамт олон бол ярилцаад нэг юмнэр бол тохирсон. Одоо санал нэгдсэн гэсэн. Хүүхдийн уралдаан наадам бол болдог боловч их өргөн хэмжээнд болохгүй байна. Спортын хүүхдүүд зориулсан спортын арга хэмжээнүүд болохгүй байна. Та нар монгол хүн шүү. Та нар бол ард чинь ингээд монгол улс байна шүү гэдгийг харуулах мэдрүүлэх тийм арга хэмжээнүүд ерөөсөж байгаа. Тэгэхээр дандаа хүүхдийн арга хэмжээнүүдийг бид нар ер нь илүү анхаарах гэсэн. Тэгээд би монгол хүн гээд одоо юу гэдгийг арга хэмжээ зохион байгуулж байна тий. Улс тусны уяраар тэр бол Монголынхаа талаар хэн сайн мэд чинь тэр хүүхдүүдийг шалгаруулад шагнаж урамшуулдаг гэсэн байна. Хүүхдийн арга хэмжээ байна. Одоо 3-3-ын дандаа одоо юу гэдгийг Монголын Америкуудыг хождог ганц спортын төлөвлөлттэй тий. 3-3 дээр одоо тий сагсан бөмбөгөөрөө Монгол хүүхдүүдээ бид нар бас сайхан бас тэмцээн зохиогоод ингээд стрит сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байна. Ер нь цагаан сар ингээд Монгол сургуулиуд гэдэг юм уу одоо хүүхдтэй холбоотой бүх газруудаа л хамгийн сайн дэмжиж гэж зорилго болгож ажилласан. Тэгээд зөндөө ажлыг эхлүүлсэн. Энийг сайхан цаашд үргэлжлүүлээд илүү хөгжүүлээд авах хэрэгтэй. Энэ чиглэлд бид нар илүү сайн ажиллах хэрэгтэй юм. Бусд нь бол тэгээд болно шүү дээ. За ингээд ер нь бол 20 онд иржсэн одоо ингээд 24 он гарцсан явж байна. Ингээд албан томилтоор ирээд 4 жил Америк нэгдсэн улсад монголчуудын дунд орж амьдраад ингээд явж байхад мэдээж хэрэг нэгдүгээрт одоо консулын албан дарга бол тэр болгоныг дураараа мэдээж шийдвэр гарч чаддгүй л байна л да. Тэгэхээр мэдээж хэрэг хүн болсон Монгол хүн болсон бүгдэнд тусалж шамсна гэж боддог байх. Тэг яг тусалж чадахгүй хэцүү байх үед байдаг л байх. Тиймэрхүү ямар асуудлууд байдаг. Тэг хэцүү асуулт тавьж байна та. Яагаад гэвэл мэдээж бүх юм чинь хязгаартай. Одоо юу гэдгийг эрх мэдэл миний одоо хүрх хэлсэд яамны хүрх одоо шийдвэрлэх хэмжээ бүх юм л хязгаартай. Олон бэрхшээлүүд байдаг. Яг хоо чинь хүний л амьдрал янз юм гардаг. Хамгийн хэцүү эмзэгч гэх юм одоо надад хүнд байсан тохиолдлууд одоо ярих юм бол мэдээж одоо та бүхэн мэдж байгаа Америк нэгдсэн улсад маш олон бичвэр мэддэг хүмүүс байдаг. Тэгээ тэр хүмүүс маань за ингээд болоод байгаа юм шиг санагдчихвч 20 жил гэртээ очиагүй, 20 жил гэрийнхэнтэйгээ уулзаагүй, аав ээжтэйгээ уулзаагүй. Тэгээд дээрэс нь аав ээж ойр дотны хүмүүс Монголд одоо юу гэдгийг мөнхөсийг үзүүлээд ийм юм тохиолдоход тэр хүмүүсийн зовж байгаа шаналал одоо
юу ч хийж чадахгүй байх тэр одоо нэг сул дорой Үнэхээр гэр бүлээ бодоод байж байгаа тэр одоо хүүхдүүдэд бодоод энд байж байгаа шүү дээ. Мэдээж билет аваад явуул мэдээж явах боломж байна. Гэхдээ хэцүү үйл тохиолж байгаа. Тийм сонголт одоо юу гэдгийг ирмэг дээр ирдэг юм байлээ. Тэгэхээр тэр бол маш хүнд надад байсан. Ер нь миний ойр дотны энд ирээд ажил нөхөрсөн хүмүүс дотор ч тохиолдож байлаа. Зөндөө л одоо иргэд маань ч бас нөгөө хандж ялаа иймэрхүү байдал одоо ингэж байгаа сонсч ялаа мэдэрч байлаа. Энэ хамгийн их хүнд байсан. Ер нь олон жил харин нутагт ингэж байгаад ер нь бол ихэнх монголчууд маань бол хүүхд гэр бүлийнхаа сайн сайхны төлөө л одоо энд ирсэн болохоос биш ер нь нутаг руугаа буцмааргүй нутагтаа хайргүй тийм хүн билээ ер нь байхгүй. Яг одоо энийг бас маш олон бас хүмүүс ойлгодгүй юм. Энд өөрөө яг зөв хэллээ л дээ. Яг нөгөө хүүхдүүдийнхээ ирээдүйг бодоод ингээл ирсэн. Тэгэл одоо тэгэнд энд ирээд нөгөө амьдралаа эхэлчихэр зэрэг энд нэг хүүхд нь ингээд тасаад ингээд энтхий хоолыг идээд одоо соёлын сураад, хэлийн сураад ингээд явчихаар цаа одоо бол хэн руу явж чинь нөгөө хүүхд завсартчихжээ. Хүүхд завсардна. Одоо тэнд буцаад очиод сурах боломжгүй дахиад доороос эхэлнэ гэсэн. Тэгэхээр яа харахгүй нөгөө сонголтыг бол хүүхдийн төлөө хүн хийж байгаа юм л да. Хамгийн хайртай юм бол хүүхд учраас тэгэл яаж ч байсан ээж аав ингээд хайртай юу хайртай. Бүх юм бол ойлгомжтой. Гэхдээ төрсэн үр хүүхдүүднийх нь ирээдүй бидний чинь ирээдүй чинь шүү олон жилийн ийм алсыг харж ер нь эцэгчнэр шийдвэрээ гаргаад ингээд үлдээ. Мэдээж 3 жил 4 жил за нэг мөнгө хийчээд ажил хийчээд ингээд явъя гэж бодож анх ирдэг юм шиг. Тэр нэг сайхан гайван нэг за нэг байрны мөнгө хийчээд ч юм уу те ингээд явчих гэж бодож итл амьдрал гэдэг чинь цаашаа ингээд нөгөө үржээл ингээд өргөжөөл явдаг гэтэл хүүхдтэй бол ингээд тэр нэг хүүхд маань шинэ соёл суралцаад ингээд шинэ юм орчин төсөөд эхэлнэ. Тэгэнгүүт буцаад явах гэхээр нөгөө хүүхдийн асуудал ярьж гэдэг юм уу. Ингээд ерөөсө бүгд нөгөө юмдаа ороогдоод тий. Тэгэхээр нэг юм яг саяныхаа сэдвтэ тохируулсан нэг дуу гаргачих боломж байна уу? Одоо нутаг их оромж гэдэг юм уу? Ер нь яг уу өөрөө ч ирнэгээд ингээд дуулах дуртай дуу бий надад. Тэр дуу бол одоо баг багтаа их сонсч ирсэн. Одоо манай аав ээж нар одоо үеийнхэн дуулдаг яг тэр үеийн дуулдаа. Гэхдээ утгыг нь бол ерөөсөй ойлгохгүй байсан. За тэгэхээр одоо нэг микрофоны сетап гэж л микрофон бол микрофон оруулж авч та. За штэ. Тэгээд ямар дуунаас түрүү яг одоо дээр үе аав ээжийн үеийн дуунууд байсан. Ер нь бол багтаа их сонсч байсан дуу. Насны намар гэж одоо төмөр гахсны дуу. Тэгээд яг одоо бол тэр үед зүгээр нэг дуу юм байна да гэж боддог байсан бол өнөөдөр яг Америкт ирсэн олон жил болсон одоо Америкийн нэгдсэн улсад амьдарч байгаа нутгаа буцаж чадахгүй байгаа юм маш олон хүн байдаг. Энэ бүхний бас одоо би юм ярихаасаа илүүтэйгээр энэ дуу илүү юм ярих болов гэж бодож байна. Ухаан бодолми тэгшэрх тусмаа улан санахаяо төрсөн нутага үнсэд ухтахгүй ээж бодхоо үнний хорвоо ялтаж билээ насны намаа гатта ирэхээ нартын жаами ухаарах юм дахо усны сохормын мөнхөрх тусмаа үгилэн санахаяо төрсөн нутага уулзж амжаагүй ээжийн бодхоо уугуул нутага минь агсраа байх юмаа насны намаа
гадаа ирэхээ нартын жаами ухаарах юм дахөө тухны минь толлоо хэтэх дуусмаа дурсан санахаяо төрсөн нутага ахин золгохгүй ээжээ бодхоо айлчиж очихоо халшраа байх юмаа насны намаар гадаа ирэхээ нартын жаами ухаарах юм дахөө насны намаар гадаа ирэхээ нартын жаами ухаарах юм дахөө Энтэгт наймжил сурсан гэхээр нэг энтэг дөө хачаа гэдэг үлээ. Тэгээ Жими хачаа гэж жоохон бахны тим кино үзсэн. Тэгөө нэг бүтнээр нь дуулахааргүй. Нэг санджээвэл би ч нөгөө бас энтэг кино сонирхчдын группийг бас хөтэлтэй. Оо зөө Facebook дээр. Тэгээ бас нэг энтэг кино сонирхдаг тийм хүмүүс бас орж ирээд дуу муугаа хараалцсан бас тийм. Жишээлбэл энтэг кино яагаад 3 цаг байдаг юм бэ? дандаа дунд нь хөгжим явж байгаа. Яагаад харин 3 цаг байдгийг. Ер нь одоо American 100 сүүл болсон. Ер нь бол цаг 30 минутын кинонд хүн бүрэн орж чаддаг. Дотор нь орж одоо нөгөө яг тэр филм тэр нөгөө бодит мэдрэмжийг авч чадах тийм хугацаа бол биш юм байна. Нэгдүгürt. За. Тэгээ яагаад 6 дуутай гэдэг ер нь киноны одоо стандарт. Одоо 6 дуутай. Тэгээ 6 дуу чинь нэг нь 3-4 минут гэж бодохоор нэг за нэг 20-30 минут бол дуу болчихж байгаа байхгүй. Тэгээ бүжиг харин тийм нэг дуу бүжиг нийлээд тэгээд үйл явдал нийлэхээр үйл явдал нийлэхээр нэг 2 цаг 40 минут зарим кино 3 цаг сонжирч байгаа. Тэгэхээр нөгөө энтгэрчин баян ядуу маш олон каст амьдарч байгаа. Тэгэхээр нөгөө хизээч жишээлбэл нөгөө ядуу тариачин хизээч нөгөө нэг тэр гоё амьдралыг одоо амсч чадахгүй. Тэгэхээр тэр киноноос л мэдэрнэ. Зөв. Тэгэхээр тэр 3 цаг тэр киног үзээд яг өөрөө дуулж байгаа юм шиг, өөрөө бүжиглж байгаа юм шиг тэр одоо бүх зовлонгоо мартаад, бүх өөрийнхөө амьдралыг мартаад яг тэр одоо нөгөө Шарукх Кан, Салман Кан гэдэг одоо нөгөө одуудын дүрд ороод тэгээ тэр бүх хайр дурлал, гоё юмнуудыг мэдрээд тэргээр амьдэрсэн юм шиг болоод тэр филингийг аваад хэсэгтээ тэр хүн бол тэргээр ингээд одоо нөгөө оюун санаа одоо бүтгийн одоо нөгөө хичээл болоод тэр хүний амьдрах уран зориг бүх юм ингэж өгж идэг юм шиг байна. Дээрээс нь энтэг киноч өөрөө их юутай шүү дээ одоо үгүй цензуртэй. Заавал одоо юу гэдэг энтэг кинонд нэг тийм шашны тийм одоо нэг тийм сцен заавал гарах хэрэгтэй. Жишээл одоо ямар нэгэн золгүй юм болоод бүр ингэ болоход нэг Кришна бурханд ингээд залбираад ингэхэд тэнд ажил бүтдэгч байх юм. Нэг олон нөгөө иргэдээ бас нөгөө соён гэгэрүүлэх тэр нөгөө нэг шашин шүтлэгийн хүндэтгэх гэх юм тэр талаас нь тийм элементүүдийг заавал оруулж идэх юм. Ингээд зүгээр харахад нэг юм хүмүүс бүжиглээд дуулаад байгаа юм шиг мөртлөө цаанаа тэр чинь нөгөө ард тэр олон сая бэлэн хүнийг зохицуулах том юм нөгөө нэг философи арга юмнууд явж л байгаа юм л да. Тэгэхээр тийм учраас тэр 3 цаг гэдэг. Байн л гэж би бодсон шүү. За, алуу нэг 3 минутын ганц яг 80 хэдэн оны энтгийн хамгийн хэд дуу. За, тэрийг би нэг аялаа гитаргүй бол чи гоё бүжиглэнгээ аялуул яасан чи одоо энтгийн тэр чинь нэг тийм бүжиглэхгүй дуултаа. Зөв. За. Тэгээд Мэни Пиарке гэж би чамд одоо хайртай дуртай болсон гэдэг тийм нэртэй тийм дуу. За. Хамгийн одоо энтгийн алдартай жүжигчин Салман Кан тоглосон. За. दिल दीवाने दिल सजना के मानी ना
ये पगला है समझाने से समझे ना. За нэг юм. Оо, зөө. За чи инглиш сурж ирсэн инглиш дуугаад дууллаа. Японд дуу. Анхны одоо сурсан дуу маань бол Sakura гэж дуу байсан. Тэгээ яг энийг их олон янзаар дуулдаг. Би бол илүү нэг Япон одоо нэг үндэсний нэг фанлог гэх юм одоо нэг юугаар нь дуулах их дуртай. Нэг аялж үзүүлээ би бүтэн сайн мэдэхгүй байна. Одоо оюутан цагтаа л болж ирсэн. Sakura, Sakura, Yayoi no sora wa miwatasu kagiri. Вау. Тийм яг хөө зүгээр нөгөө би ч нэг хэдэн жил ганц 2 жил Япон уран зохиол их сургууль заадаг байсан. Уран зохиол но театр гэж юу юм, кабуки театр гэж юу юм, философи нь юу юм, Genji Monogatari гэж юу юм, одоо самурай нөгөө будо гэдэг чинь юу юу юм, самурай хүний одоо нөгөө философи юу юм ч гэдэг юм уу. Тэр талаас нь жоохон тийм судалсан хүн их зөөгөн байт юм билээ. Тэгээд тэр талаас нь илүү одоо нөгөө оюутнууд илүү заахыг хичээдэг байсан. Тэгээд Японы соёл урлаг эдийн засагч гэдэг юм уу тэр талаас нь бас манай нөгөө Москвагийн намайг бол гайхдаг чи одоо Москвад очиж Японд сураад гэдэг юм учиртай. Тэнцээ Оросд ч Япон судлал айгүй мод өгчтэй. Харин тэрийг хүмүүс нэг сайн мэддэггүй. Мэдгүй нөө тийм. Одоо жишээлбэл манай нөгөө Төмөр Батрууга одоо нэг сумаа тайлбарладаг Япон судлаач Төмөр Батруугаас бид ч нэг сургууль байхгүй. Одоо миний сэмпай гэсэн үг. Манай дээдлийн одоо өмнөх үеийн анх төгсөжсэн хүмүүсийн нэг Төмөр Батрууга шүү дээ. Тийм. Тэгээд ер нь Япон судлалын манай хамгийн том ер нь томчууд дандаа Москвагийн сургуулийн Япон судлалын анги төгссөн байдаг байхгүй. Оюутан цагийн нэг гоё Орос руу. Орос руу нэр гитаргүй явна гэж бол байхгүй байна. Ер нь анх гитарыг Оросд оюутан багтаа сурж исэн. Тэгээд тэр үед ч мэдээж нэг хамгийн алдартай тэр нөгөө гитар сурж юу яах бүх нөгөө сонирхлыг төрүүлсэн дууч мэл Цой. Цой бол үнэхээр ингээд цойлж гарч ирж исэн. Яг хэдийгээр нөгөө солонгос те натуральны одоо нөгөө оросцсон солонгос боловч нийгмийнхаа хаалтыг зад зохиж гарч ирсэн тийм дуучин. Тэгээд анхны бас нэг сурж исэн дуу бол Пачка сигарет гэж дуу байдаг. За, Цой хэрэг дуулчих уу? За тийм. Окей. Я сижу и смотрю чужое небо из чужого окна и не вижу ни одной знакомой звезды. Я ходил по всем дорогам и туда, и сюда, обернулся и не смог разглядеть следы. Но если есть в кармане пачка сигарет, значит, все не так уж плохо на сегодняшний день. И билет на самолет с серебристым крылом, что, взлетая, оставляет земле лишь тень. И никто не хотел виноватым без вина, и никто рук это жар загребать. А без музыки на миру смерть не красна, а без музыки не хочется пропадать. Но если есть в кармане пачка сигарет, значит, все не так уж плохо на сегодняшний день. И билет на самолет с серебристым крылом, что, взлетая, оставляя земле лишь тень.
어린이집 온다고 맞сан байна яг үнэндээ. Одоо нөгөө төсөөлөх юм бол оюутны үеэр ингээл найзууд цуглаад олуулаа. Тэгээ бас нэг жоохон нэг 100 татсан тий. Тэгэл ингээд сууж агаад эмоцтой дуулдаг дуухгүй юу. Тэгэхээр ингээд нөгөө студид хоёулаа сууж агаад яг нэг юм дуулахаар бас магадгүй. Энэ ч бас зүгээр зөндөө хүмүүс сууж штеп. Энэ ч бас энэ октод сууж байна. За тэгээд ямар ч байсан нэлээ олон дуу дуулчлаа шин чинь бас олон улсын шинжтэй дуу дуулчлаа. Бас баг лингвист маягийн дуу дуулчлаа шин. Multi language. За юуг нь хураачих вэ? Микрофон гитарын. За одоо тэгвэл нэгэнт одоо нэг оюутан цагийн гоё дурсамж явцсан юм чинь. Нэг оюутан цагийн гоё санаж байгаа нөгөө байвал нэг. Оюутан хүний гол асуудал бол юу штэ? Шалгалт өгөх. Олон улсын уран зохиол гэдэг хичээл ордог байсан. Яг нь тэр бол гол хичээл биш. Нөгөө өөр факультетээс филологийн факультет гэдэг нөгөө өөр сургуулиас ирж цагийн багш заадаг тийм одоо хичээл байсан баггүй. Тийм. Өөр профессор заадаг. Тийм, өөр профессор яг нөгөө үндсэн нөгөө манай сургуулийн багш нар бол биднийг мэднэ шүү дээ. Тэгэхээр нөгөө өөр сургуулийн нөхөрч ирээд сайн мэдхгүй. Тэгэл нөгөө олон улсын уран зохиол дундад зууны үеийн уран зохиол мохиол гэж хичээл ороод Шекспир нөгөө Гамлет юу Отелло гэл янзын гэл гадаадын уран зохиол. Тийм гадаадын уран зохиолууд Гамлет дээрээс нь одоо нөгөө хин Ромео Жулиетта эдгээр яг ид нөгөө тэрийг ингэж яжсэн. Тэгээд мэдээж оюутан цагч бид нар чинь жоохон сонирхолтой хичээлүүд бол сонирхолтой шүү дээ. Заавал тэрийг ингээл уншин ч юм уншаагүй ч юм уу ингэ сайн бараг уншаагүй байсан дөө тэр үед. Тэгэл нөгөө шалгалтын өмнөх өдөр бүгдийг уншиж байгаа шүү дээ. Ингээл гэлс уншаал нөгөө хэнийг Шекспирийн зохиолуудыг ерөнхийдөө голдоо асуудаг учраас Шекспирийн зохиолуудыг голцоо уншичаал ингээл байжсэн. За суглаа гэлдэг. Тэгэхээр л нөгөө билетээ сугалсан чинь яг нөгөө гайтай юм шиг Гамлетанд тардаг байхгүй. Тэгэхээр за Гамлет гэсэн нүү за давай рассказывай гэлээ гэж. Тэгэхээр би чинь шууд ингээд ер нь намайг Монгол гэж мэдэхгүй юм чинь. Хятад оюутан болчих. Тэгэхээр за хятад оюутан болж ер нь гарахгүй болохгүй байна гэж бол ярьлаа. Уншсан байсан юм уу? Гэхдээ нэг уншихгүй юу хальт. За зөв. Ерөнхий нэг үйл явдлын санаад байгаа юм. Тэгээд ингээд Гамлет очень хороший человек. Его папа очень плохой человек. Гэлтэй. Тэгсэн чи багш. Гэх чи би ойлгож байна. Энэ юу энэ үйл явдал дээр. Чи одоо юун тухай философи нь юу юм те? Гамлет яг энэ зохиолоор яг юу хэлэх гэсэйг Шекспирийн зохиолоор яг юу хэлэх гэсэн тэр тухай ярихгүй. Тэгэхээр да. Я читала это. Сайн муугийн үйл яаж гэж байгаа байхгүй. Яг орсоор яг энэ чатууд ярьдаг байхгүй. Гамлет очень хороший человек. Его папа очень плохой человек. Плохой гэдэг. Плохой человек. Его мама тушила гэсэн чинь нөгөө төсөр хаталцсан. Яг манай ангийнхан жаард нөгөө бүр ингээд нөгөө намайг нөгөө орсоор сайн ярьдаг мэдж байгаа чинь зүгээр ингээд инээдээ барьж иж байгаа нь бүр ингээд мэдрэгдээд байгаа байхгүй. Ингээд яг тийм адал явдалтай ингээд бас юм тохиолдож ирсэн. Наа чинь бол нөгөө орс хүн англиараа мэддэг штэ. Тийм. Яг хятад орсорох яг ингэж ярьдаг. Одоо чи надад ярьсан чи манай ангид ч бас нэлээд олон хятад байсан. 5-6 хэд үг хэлээл. Яг 2-3 үг хэлээл чи орс хэл айгу муутай. Тэгээд нөгөө багш нар өрөвдөл. Харин тийм яг өрөвдүүлээл тэгээд зочиод авчихлаа. Тийм. Чи бас айлтаа дүрэж. Нөгөө нэг яг түүн шиг энэ төр лөө ормоор юм шүү. Тийм ээ. Гүн чи давхраар дөрөв хятад байгаа юм ч үгүй. Та дээр нэг асуусан шүү дээ надаас. Чи их олон янзын юм хийгдэх юм. Яг юу чаддсан бэ гэдэг нэг асуусан тийм. Юу чаддгүй юм бэ гэж. Юу чаддгүй юм бэ гэж нэг асуусан шүү дээ тийм. Тэгэхээр би яг үнэндээ юу чаддгүй. Одоо нөгөө яг ингээд
чаддгийн мөхөр чаддгүй. Чаддгүй мөхөр чаддаг. Чаддгүй мөхөр нэг оролдоод нэг жоох ингээд ивс утсан. Тэгж болохгүй. Би ч гэсэн одоо энэ видеограф гэдэг юм уу те кино бас л өөрөө сурсан өөрөө сонирхлоор л явж байгаа. Зураг сонирхож байна те. Одоо миний үндсэн мэл хэдий хөгжимч гэсэн. Өшөө би юм техник сургаж байна. Микросхем сонирхож байна. Ингээд ер нь ингээд чаддгүй мөхөр бас чаддаг юм мөхөр чаддгүй. Яг төгс чаддгийн мөхөр нэг ч юм байхгүй. Яахын чадахгүй ч бүгдийг төгс чадна гэж байхгүй шүү дээ. Нёгийгээ голчлол бус нь хүний сонирхлоо дагаал явж болчлоо. За одоо ингээд 4 жилээ томилтоо дуусч байна. Тэгээд цааш одоо яах вэ? Тэгээд Монголд очиод нэг хэсэгт ажиллах уу те? Ер нь бол бид нар чинь ингээд орон томилогдол төвдөө ажиллаад ингээд явдаг л да. Гэхдээ яг зүгээр хувь хүний хувьд асууж яана гэж ойлгож байна шүү дээ. Хувийн хувьд бол би нэг насаараа ажиллая гэж боддгоо. Тийм. Хүний зорилго өөр үүдэг. Би яг нэг багасаа философи хүний амьдрал ер нь юунаас бүтдгийг яадаг гэдэг талаар бас нэг жоохон багш нараас жоохон юм дуусны хувьд бол би тэгж нэг насаараа төвгийн ажил төрлийгээд ингээд явъя гэж бас боддгоо. Бас өөртөө жоохон цаг зав зарцуулъя. Чөлөө цагаараа бас нэг бясалгал хийчихье. Өөрийгөө хөгжүүлэх юмуд бас нэг цаг зав гаргая гэж бас нэг боддог. Тийм учраас мэдээж төрийн албанд ажилгүй яг уу. Бид нар чинь дипломат хүмүүс гэдэг чинь бас одоо гэдгийг залгамж чанар миний аав дипломат хүн. Тэгэхэд энэ өөрийнхөө одоо гэдэг лайнж гэх юм уу одоо гэдгийг энэ утам судрынхаа нэр хүнд тэгээд одоо гэдэг аавынхаа одоо нэг залгамж чанар энэ мөндөг сайн хадгалаад явъя гэж бас боддог. Дипломат албыг бол бас нэр хүндтэй олон хүн бас хүлээн зөвшөөрсөн ийм сайхан алба байгаасай гэдэг талаас нь бол сайхан ажиллая гэж боддог. Дипломат албыг сайхан алба ёс зүй гэдэг юм бид нэр эрхэмлэж улс орон хөгжих юм байна л гэж боддог. За дээрэс нь ёс зүйг хамгийн зөв одоо замаар нь сургаж байгаа юм бол одоо гэдэг буддын философи гэх юм уу те тиймэрхүү одоо зүйлүүд байна шүү дээ те. Тэгэхээр одоо гэдэг манай одоо уламжилт бурхны шишин гэж байна. Бид нар чинь бас нэг 1911 онд бурхны шишин дээрээ толгуурлаад богж авсан дамбайхаа одоо гэдгийг ивэлдор одоо гэдгийг нэг юм нэгдээд тусгаар тогтнолоос олж ирсэн түүхс байна шүү дээ. Тэгэхээр чинь таны бас өмнөх ярилцлагууд дээр бас одоо сонсч ирсэн ер нь монголчуудын үнэт зүйл гэж юу юм? Баргалга нь юу юм? Тэрийг бид нар бас тодорхойлж тэрнээс зүгдэж явах хэрэгтэй юм бол. Альва нэг улсад чинь нэг юм үнэт зүйл шашин ч гэдэг юм уу одоо гэдэг нэг иймаар л баригдчих ингэж хүмүүс ч юнайт болж байгаа юм л да. Одоо юутай л байх хэрэгтэй юм шиг байна. Нэг олон ийм урвалж санаагүй ерөнхийдөө ийм нэгдсэн ийм нэг юм үзэл санаатай л байвал тэрийг ингээд дагаад улс орон их цаашаа их хөгжих юм уу да. Олон ийм үзэл санаатай, олон шашин урсгал ингээд орж ирээд ингээд тагархаа үзэл санааны зөрчилдөж гэдэг юм уу иймнаас болоод салах юм магадлал одоо бутрах магадлал өндөр байна ч гэдэг юм уу нэг иймэрхүү бас юмнуудыг бас бодох хэрэгтэй юм шиг байна. Тэгэхээр тэр энэ хүмүүсийн тэр шашинд итгэлийг олохын тулд шашныгаа бас ажиллах хэрэгтэй байна. Зөв 21-р зууны одоо шашин гэдэг чинь бол нэг тийм нөгөө гүрэн дором хийдэг юмнаас айл гарч чаддаг шүү дээ. Ерөөсөө л заавал шашин шүтгэхгүй байсан ч болно гэж байна. Бурханд мөрөхгүй байж болно. Зүгээр зөв амьдарч ачаал гэж байгаа байхгүй. Тэр чинь өөрөө их том зүйл. Заавал одоо юу гэдгийг аль нэг бурханд итгэжиж зөв амьдрах шаардлага байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр эн чинь өөрөө хүмүүжил гэж юм байна. Тийм. Одоо мораль гэж хэлж болно, этик гэж хэлж болно. Ингээд ёс зүй гэдэг юм чи өөрөө тэр заавал шашинж холбоогүй. Тийм. Ер нь бол одоо өнөөдрийн ирээдүйн хүмүүс бол өнөөдөр төрж байгаа хүүхдүүдээс л эхлэх хэрэгтэй. Одоо 40-50 гарсан хүмүүсийг засан хүмүүжүүлэх гээл чи сайн буруу бодож ин гэхэд хэлдэг. Өнөөдөр төрж байгаа хүүхдүүдийг төгс одоо юу гэдгийг Монгол эх оронч сэтгэлгээтэй, ёс зүйтэй тийм хүмүүс болгох боловсролын систем хэрэгтэй байна. Тэгээд тэрийгэ бий болгочих юм бол ирээдүйн бид чинь гэрэлтэй харагдчих. Тэр биш тавцангууд нь хэрэггүй юм уу?
Гоо одоо тэр чинь засах хэцүү шүү дээ тий. Одоо ингээд өөдөөс ингээд янз юм яриад ингээд эхлэн шүү дээ. Цаанаа юу? Тий тэгээд мэдгэлцээ янз ингээд өөрийнхөө үгдэл санаа ингээд гараад. Тэгэхээр бол одоо тэр хүмүүсийг бол хаяад ингээд өнөөдрөөс л одоо ирээдүйн өнөөдрөөс эхэлдэг шүү дээ. Тэрэн шиг өнөөдрийн одоо төрж байгаа хүүхдүүдээсээ бид нар эхэлжиж энэ нийгэм өөрчлөгдөх юм байна л гэдэг би одоо бодолтой байдаг шүү дээ. Буруу зөв юм мэдээгүй. Зөв. Цаашдын одоо дараагийн төвшмөт албаны өргөжлүүлэх албан зам чинь бас сайхан гэрэлтэж явах тухай чи тэгээд хэлэх үг нэг хэлээд. Маш их баярлалаа. Тэгээд мэдээч энэ 4 жилд бол маш их зүйлийг сурлаа. Гадаад амьдарч байгаа монголчуудынхаа амьдралыг маш их ойлгодог. Хажуунаас нь ойролцоо дотроос нь өөрөө яг амьдарч байгаа юм шиг л яг мэдэрч явдлаа. Тэгээд бас их амаргүй хүнд сорилтыг давсан үгээр одоо тайлбаршгүй маш их зүйлийг би бол одоо өөрөө ойлгосон л гэж бодож байгаа. Тэгээд мэдээж дараагийн одоо юу гэдэг томилолт гадаад дотоод ингээд ажиллахад бол маш их туршлага хоригдлууллаа. Алдаж онсон зүйл мэдээж маш олон. Хийж амжаагүй зүйл маш их олон. Тэрэндээ би жоохон харамсаж байна. Энийг нэг илүү хийчихгүй яа да. Энийг нэг гүцэхгүй яа да. Одоо ингээд нэг мөнх юм шиг л ингээд бас бодож исэн үе бай. Тэгэхээр юмны чинь хугацаа бас амжаатай. Тэгээд ирсэн зочин буцдаг нөгөө Монгол байна шүү дээ. Тэрэн шиг ингээд юм болж байна. Тэгэхээр дараагийнхаа бас нөгөө ажиллаж байгаа хүмүүстээс энийг сайхан залгамжлуулаад аваа явахын төлөө тэд нартай бас нэг зааж сургаад нэг юм калчрыг бас нэг тогтооё гэсэн юм бас зорилго байна. Тэгээ мэдээч Америкт байгаа монголчуудын бас нэг онцлог үнэхээр бас нэг хөдөлмөрч тийм бас зан чанар монголчууд маань шиг байна. Хэдийгээр одоо гэдгийг шал өөр төвд олон цагийн зөрүүтэй ингээд хол амьдарч байгаа ч гэсэн эх орноо гэсэн сэтгэл нь маш хүчтэй гэдэг юм байна. Төрийн дуулаад бол дуулахад бүгд нулимс туслуулдаг тэр сэтгэлийн одоо нэг гүнд байгаа тэр нэг мэдрэмж бол үнэхээр ямарч үг, ямарч дуу та зүйрлэх аргагүй. Насан турш одоо юу гэдэг юм баян бодолд орших нэг юм мэдрэмж байх болов уу гэж би бас бодож байна. За баярлалаа. Олон Монголынхаа иргэдэд ингээд яг энэ сайхан ойр дотн хайр анхаарлаа тавьж явах болтугай гэж өрөө. Тэгээд ийм удаа ярилцсан чинь нэг чинь 50 татдаг үлээ. Гүйх татлах байхгүй. За тэгвэл одоо ярьсан Оросд гэсэн би хасаарс гэсэн тэгэж асуугаад байгаа. За ингээд ярилцгаад усаа ганц 50 татъя тхүү. За тий. За.